За сайн байцгаана. Brian Root бол энгийн нэгэн л харилцаатай. Root 18 настай, Brian нь 20 настай. Root-ийн хувьд үзэсгэлэнтэй. Гэхдээ Brian-ыг голдог. Би энэ залуугаас арай дээр залуутай авчих ёстой байсан да. Би яагаад Brian-тай зүг байгаад идэм бол. Brian-ийнх нь хувьд таксины жолооч хийдэг, санхүү муутай, амбиц ч гэсэн муутай. Тэр утгаараа Root нь нэлээд голдог. Гэхдээ л хамт байгаа үерхдэг. Root нь үндэсний телевизэн үннээ хэлэх ток шоунд оролцоод бүх үннийг хэлсэн Brian бүх үннийг сонсоод нүдэн бүлтрээд хөлсөн гоожод хөлн чичрээд маш өвгөлдөөсөн үзэгчд хүртэл Brian-ы реакшныг л харж исэн. Хятадд нэгэн зүйл байдаг, ногоо малгай өмсөх эхнэр юм уу нөхөр нь өөр хүнтэй хуурж байгаа тохиолдолд хуурдагдсан эхнэр нөхрийн ногоо малгай өмссөн гэж нэрлэдэг. Ногоо малгайтай боол гэж зүйл байдаг. Ногоо малгайтай боол нь эхнэр нөхөр нь хуурдагдж байгаа. Хуурдагдсан эхнэр нөхөр нь түүнийг мэдж байгаа. Түүнээс баг зэргийн таашаал аваад дуртай байгаа. Маш их холилдсон мэдрэмж авч байгаа. Энийг ногоо малгайтай боол гэдэг. За тэгвэл гурав дахь нь олон нийтийн сүлжээгээр чамаа ногоо малгайтай боол гэдгийг чинь мэдэх үед ямар хариу реакшн авах вэ? Яг л энэ зүйл бол Перуд болсон. Brian бол ногоо малгайтай боол гэдгийг Перугийн бүх хүмүүс мэдсэн. Америкт хүртэл статистик гаргасан. Эрэгтэйчүүдийн 20% нь ногоо малгайтай боол гэсэн дүгнэлт байдаг. Эхнэрээ өөр хүнтэй явуулдаж байгаагаар төсөөлөө тэрнээс таашаал авдаг. Үнэн хэлэх ток шоу 6 левелтэй, левел ах тусам асуултын чангаар нь левел 1 нь 6 асуулттай, левел 2 нь 5 асуулттай, левел 3 нь 4 асуулттай гих мэтчлэн байдлаар левел 6 1 л асуулттай. Энэ яг л пирамид шиг. Левел 1-ийнх нь хувьд асуулт нь бол үнэндээ л амархан зүйл. Rosario Santia Rojas, mamá de Ruth. Muy bien, un aplauso para ella. Leoncio Sayas Antesana. Leoncio, bienvenido. Чи ээжтэй мэдэгдэлгүй хичээлээ таслаж байсан уу? Ээжигээ хараад Рүүдийн ээж нь ч гэсэн бас жоохон инэвсгэлэн байдлаар харж байсан. Рүүдийн хариултаа тийм. Тэгээд дан гэж байгаа. Үнэн байна гэсэн. Respuesta es verdad. Bueno. Ээж нь за яг хойлоо харж байгаа энэ талаар ярилцсан гэсэн байдлаа. За Рүүдийн талаар ярилцсан бол Рүүдийн коллежид сурдаг, үйлчлэгээний төвд оператороор цагийн ажил хийдэг, цагийн ажил хийж байгаа коллежийн төлбөрөө төлдөг. Рүүдийн ар гэрээ хувьд аав ээж нь нэг тийм боломжтой айл биш. Рүүдийн энээсэн гэхдээ жоохон ичдэг. Ар гэрийн байдлаас санхүү муутай. Тэгээ найз залуу бас таксинд илж олооч. Найз залуу нь яг машин ч байхгүй зүгээр мототой дээ. Мото нэг арын нэг бүхэхтэй тэрэндээ л хүн суулгадаг. Тэгэхээр санхүү нилээн муутай. Рүүдийн хувьд энэ ток шоунд оролцсон гол шалтгаан яг л энэ байсан. Ар гэр нь яг дундчаас арай л доогуур давхарган хүмүүс арай илүү мөнгө олохын тулд энэ ток шоунд оролцсон. Аав ээж нь ээжийнх нь хувьд дуучин, аавынх нь хувьд ятга хөгжим тоглодог. За тэгээ нэг тос орчин нэг хүмүүс нэг иддгүү. Аав ээж нь бол Перу гэдгээр багтдаг тийм уламжлалт хүмүүс. Энэ ток шоу нь 2012 онд болж исэн. Тухайн үед ч гэсэн хүмүүс нь арай илүү барууны үзлэхээс илүү зүүнний үзэлтэй байсан. Перу ч гэсэн Перугийн улс орныг харах юм бол нэлээд уламжлалт талдаа ямар нэгэн гомо лесбийн энтрийг шүтгэхгүй. Яг ирчүүдийг яг хүчрхэг байгаас ар гэрээ авч яваасан гэсэн байдалтайгаар бас хардаг. Эмэгтэйчүүд нь ч гэсэн ирчүүдээ дагаж амьдрах ёстой гэсэн бодолтой байдаг. Рүүдигийн асуулт 2. Та хамрын хаалганд орж байсан уу? Рүүди. Тийм. Respuesta es verdad. Bueno. Тэгэл дан гэл зүг гэл хариулсан. 3 дахь асуулт нь гадаад үзмжиндээ сэтгэл ханамжтай байдгүй. Тийм. Зүг байна. Роботын дуугаар гарч ирнэ. Асуулт номер 4. Царайлаг байх нь сайн хүн байснаас илүү хурдан амжилтанд хөтлөх үү? Рүүд нь эргэлзсэн байдлаар харж байгаа л. Тийм. Яг энэ нүчээс эхлээд гэрийнх нь нэг л тохгүй болж эхэлсэн. За тэгэл нэг роботыг аяар нь дан зүг гэж хариулсан. Асуулт номер 5. Хэрвээ гудамжинд
850,000 төгрөг унчих юм бол та хүнд нь буцааж өгөх үү? Рүүд нь үгүй. Дандаа зөв гэж хариултыг. Яг энэ үед нь анх удаага үзэгчд алга ташаагүй. Нилээн гайхширсан байдалтай. За арайчтэй чи гэсэн байдлаар харж байсан. Асуулт номер 6. Усанд ороогүй 20 өдөр босноо. Рүүд нь энийг тийм гэсэн чинь хүмүүс нь яг энэ үед нь л нэг алга ташиж гисэн. Жохон паник нь гарч ирсэн. Хүмүүс баг зэрэг нь жоохон депресстэй эхлэх гээд байсан. Энэ ток шоуны хувьд ярилцсан бол хэн хүсснийг нь авахгүй ар гэрийнхэнтэйгээ ямар харилцаатай. За хамт олон найз нөхөд. За эхнэр нөхрөө хуурдаггүй. За хүүхэдтэй бол аав нь хүүхэд нь мөн үү, ээж нь хүүхэд нь мөн үү? Бүх зүйлийг нь шалгуур тавиад Рүүдийг сонгосон. Гэхдээ энэ зүйл дээр бол хөтлөгч нь нэлээд мундаг асуулттай. Гэхдээ яг сонгосон хүн нь бол менежментийн баг учраас их мөнгө алдах юм бол хөтлөгчийн буруу бол ерөөсөө байхгүй. Энэ зүйл дээр левел 1-ийн асуултаа дууссан 850,000 төгрөгийн эзэн болсон. Level 2 асуулт арай хүндэрч гэлсэн. Чи гэр бүлээсээ ичдэг үү? Энэ асуултыг хэрвээ хин нэгнээс асуух юм бол нэлээд эвгүй байдалд орохоор асуулт. Рүүд нь бодож байгаа. Тийм гэж хариулсан. Аав нь бол анханасаа энэ шоунд оролцохыг ерөөсөө хүсээгүй, бараг охиноосоо гуйж байсан. Миний охин бити энэ шоунд оролцоо. Би бас ар гэрийнхэн бүх нууцсан олон түмэнд дэлгмээргүй байна гэсэн. Рүүдийн хувьд мөнгөн чухал байсан учраас энэ шоунд оролцсон. Асуулт номер 8. Та өглөө уудаг юмнээс дахиад 3-ыг уудаггүй. Тийм. Робтай дуурал. Зүг мэн. Асуулт номер 9. Таны найз залуу таныг хуурах юм бол та уучлах уу? Үгүй. Робтай дуурал. Зүг байна гэсэн. Яг энэ үеэс эхлээд Рүүдийн маань нэг л эвгүй байлтаа болж гисэн. Цамцаа янзлал. Тухтаас уух гал үсмсэн янзлал. Асуулт номер 10. Таны найз залуу тантай байх нь зүг зүйл үү? Рүүд нь жоохон сандарсан байлтаа. Тийм. Робтай дуурал. Үнэн бай. Дараагийн асуулт. Та яг үйлчлэгээний төвд ажилтдаг уу? Рүүд нь нэлээд санаа зовол. Үгүй. Яг энэ үеэс нь аав чинь нэлээд гайхсан. Миний охин зүгээр л миний хэлж болдгүй юм. Тэр чинь хүн юу хийж байгааг хэлчихэд яах вэ гэсэн байлаа гэсэн. Аав нь бол бүр гайхсан. Тэгэл робтай дуурал. Үнэн байна. Тэгэл энэ бол level 2-ын сүүлийн асуулт байсан. Level 3 руугаа орсон. Асуулт номер 12. Хэрвээ аав ээж чинь говьл дансан дах бүх мөнгөө өгөх үү? Рүүд нь. Тийм. Робтай дуурал. Зүг байна. Яг энэ үед нь хүмүүс нэг алга ташаал дотор нь арай онгоо хуссан. Хүмүүс нэлээ депресстэй сэтгэлэн төгшөөрлөөд ямар харанхуй юм бэ л гэж бодчихсон. Асуулт номер 13. Та өөрийгөө Брайанаас илүү хүнтэй амьдралаа холбох үерх ихтэй гэж боддог уу? ¿Estás con tu enamorado hasta que llegue alguien mejor? Sí. Verdad. Рүүдэн Брайан руу хараад тийм гэсэн чинь Робтай дуурал. Үнэн байна гэлээсэн. Брайаны энийг сонсвол нилээ эвгүй байдалтай хөтлөгч нь Брайанаас асуусан. Чи Рүүдэд хайртай? Брайан хайртай. Саяны асуултыг чи юу гэж бодож байна? Брайан мэдгүй байна. Надад хэлэх үг алга. Асуулт номер 14. Чи эмэгтэй хүн хүсдэг үү? Рүүди. Тийм. Яг энэ үчид аавын нэрөө мултрах шигсэн. Аав нь уламжлалтаа дагдаг. Угаасаа Перугийн ч гэсэн гомо хүмүүсийг бол дэмждэггүй. Уламжлалаараа л амьдрахыг хүсдэг. Асуулт номер 15. Чи худлаа ярихгүйгээр одоогийн амьдрал үерхлэн тогтоон байрч авч чадах уу? Рүүди. Үгүй. Яг энэ үед нь дүнгиж зэрэгцээ суцаа аав ээж Брайан нь бас л гайхаастай. Level 4 рүү орсон. Level 4-ийг амжилттай давах юм бол 40 сая төгрөгийн эзэн болно. Level 4-ийн эхний асуулт. Таны юу хийдгийг аав ээж чинь мэдвэл та бахарах байсан уу? Аав ээж чинь бахарах байсан уу? Рүүд үгүй. Робтай яар. Үнэн байна гэж хард. Дараагийн асуулт. Чи night club-д ажилтдаг уу? Рүүд нэлээд санаа зовсон байдалтайгаар. Тийм гэж хариулсан.
яг энэ үеийн мөчт нь л ээж нь нилээн эвгүй болоо явцсан. Тухайн орой л охиноо бүр харахыг ч хүсээгүй. Охинтойгоо бүр харц тулгархыг ч хүсээгүй. Рүүд нь ч гэсэн ээж рүү нилээн санаа зовсон байдалтайгаар харж ирсэн. Sí. Үзэгчд одоо болоо, одоо гэрлүүгэн харь гэд нэлээд ууралцааж исэн. Night club яг нэг бүжиглээд нэг тухайд нэг 150,000 төгрөг олчдөг байсан. 3-аас 4 удаа гарна. Тухайн шөндөө бүжиглэх нь. Дараагийн асуулт. Та мөнгөөр секс хийж байсан уу? Рүүд нь тийм гэж хариулсан. Энэ мөчт нь Рүүд нь бүр тэсгэл алдалгүй уйлаад ээж дээрээ очиод уучлалт гуйсан. Энэ асуултыг амжилттай давснараа та бүхэн энэ зургийг харж байгаачлан 40 сая төгрөгийн эзэн болсон. Хэдүүлээ бодъё л 2012 оны 40 сая төгрөг 2024 оны 40 сая төгрөг хэдэн төгрөгтэй тэнцсэн бол 60-70 сая байт юм болов. Магадгүй бах те. Энэ бол Перугийн хүний нэг дундаж орлохоор бол баг хэдэн жил ажиллах юм байна. 2-оос 3 жил ажиллаж ээж олох хэмжээний мөнгө байна. Энэ явдлаас хойш Ruth Bryan хоёрыг нийгмээрээ гадуурх болсон. Ruth Bryan хоёр ч гэсэн хоорондоо харилцаа тасалсан. Bryan-ы хувьд зүгээр энгийн дэлгүүр ороход нь хүртэл ногоо малгайтай боол гэдэг нь бүгд мэдсэн. Бүгд шоглон нийгмээрээ гадуурх нь үл хүнлэн арчааг нь овштой гэж бүр ойрлно. 10 жилийн хүүхдүүд харснаа л нүдэн бүлтэлцээ. Bryan гэж орилж яриад. Рүүдийн хувьд ч гэсэн хэцүүсэн гэрээсээ гарахыг хүсээгүй. Рүүд нь болохоор дотроо ингэж бодож байсан байна л да. За би энэ мөнгийг авчин. За нийгмээс би ийм зүйл авах. Хүмүүс намайг нилээн буруу шаах. Би ийм нөхцөл байдалд салаан байгуулад гоё амьдрнаа гэсэн бодолтой байсан. Гэхдээ яг мөнгөө аваад салаанаа байгуулах гэсэн боловч дотроо нэгэн зүйлийг бодсон. Би ийм нүр төртэй байхад хин надаар үйлчлүүлэх өвдөө гэсэн байдалтай. Рүүдийн хувьд дээрээ нэг ихчтэй аава гэдэг аав ээж нь ч гэсэн Рүүдтэй бас харилцаанд нь жоохон сэс суудсан. Тэгэл аав ээжийн хувьд Рүүд нь бол ингэж харагдаж байгаа. Рүүд нь бол аав ээжтэй хандахдаа олон нийтэд гүтгэлэг, доромжллыг айл болох хүчтэй байдлаар харгалж байгаа юм шиг. За хаяачтай хинт хамаатын. Олон нийтийн гүтгэлэг, доромжлол нь нилээн амар гүнзгий. Нэг жил гараа уцаар яриаггүй, холбоогүй хүн чинь гинт залгаснаа л ста чи тэрэн дээр тэхвэсэн, ингэхвэсэн чи өөрөөсөө ичээч гэл гинт гараад ирнэ. Рүүдэд энэ бүх маш их хэцүүсэн. Рүүд чин сэтгэлээ ганцхан аавад л нэгдвэсэн. Аавад болохоор би энэ шоунд дэмэл орчуудаа би юу хийж вэ? Би нэр төрөө зүгээр л мөнгөөр сольчлоо. Би энэ бүх зүйлд маш их харамсаж байна. Цаг хугацааг ухрааж болдог бол би тэр нөхтрүүлэг дахин ормооргүй байна гэдэг зүйлийг ааваадаа хэлсэн. Bryan-ы хувьд хэцүү байгаа. Тэр хоцсон мөнгнөөс нь бас тодорхой хэмжээний хувийг авахыг хүссэн. Тэр хүний нэр төрж гисэн хохирсон хүнд байгаа. Тэгээ нэг өдөр согтуу очоод хаалганд балбсан. Аава хаалганд нээсэн. Би танаа дүүтэй чи уулзмаар байна. Би танаа дүүгээс чи мөнгө авмаар байна гэсэн чи аава. Гэхдээ чи одоо харилтаа чи согтуу биш шүү дээ. Чи бидрийг дарамтлаад байгаа юм би ингэж болохгүй гэсэн чи Bryan уурлал. Би мөнгө авч ирсэн салмаар байна гэсэн чинь аава уурлаад зайл гэсэн чинь Bryan ингэж хэлдэг. Ушаалт сайхан зүйл шүү. Аава нэлээд юу гайхтай. Удалгүй тухайн жилийнхэн 9 сар болоод Руди алга болоод 3 хоног болчтой. Перуд бол гэмт хэрэг их болдог. Ялангуяа хэвлэл мэдээллээр хандж ижил цагдаа нэг хөвчлэн хөдөлдөг нэг тийм сонио. Рүүдигийн ээж нь бүр санаа зовоод Рүүдитэй холбогдох 3 хоног болохоор нь шууд цагдаа нартай холбогдсон. Тэгээд цогцыг нь олсон. Цогцсон Bryan-ы аваа ахын эдлэн газраас нь олдсон. Тухайн үедээ юу болсон бэ гэхэлэр Bryan-ын согтуу байсан. Тэгэл Рүүдитэй хойлоо уулзъя гэж хэлээд орой 11 цагийн үед хямдхан вино уучаад Bryan гэрлүүгэн дагуулж авсан. Гэрлүүгэн дагуулж аваад тэнцэнэ
дахиад нэг wine авч байгаа. Тэр хоёр нэлээд согтцсон байсан. Удалгүй юм ярьж байгаад ам зөрөөд Рудийн чи бол нэг таксины жолооч штэ. Чи мөнгө олж чаддсан юм уу? Чи хинч биш штэ. Надаас зайлаад өг гэсэн чи. Яг энэ үед нь Брайаны толгойд нь бүх зүйлүүд орж ирсэн. Хэвээ нийгмийн тэр гадуурхал, үл хүндэтгэл, шоунаас хойших тэр үл хүндэтгэл, гадуурхал бүх зүйл нь ороод тесрээл шууд хоолойг нь бооцсон Рудигийн 30 секунд орчимд хоолойг нь боосон. Яг энэ үед нь Рудийн хөдөлгөөнг болцсон. Брайан нь гайхаал би юу хийж вэ гэж бодоод зүрхийн чагансан боловч ерөөсөн цохилт мэдрэгддэггүй. За энэ хүн нас орсон байна. Би одоо яах ёстой вэ гэж хэлээд аваа гахтаа ялцал. Аваа гах нь болохоор энэ ч нэг доош нөхөө байгаа хоёлаа ийшээ нөхрөө хийчий гэж хэлсэн. Тэгэл нөхрөө хийчээл дээрээс нь болохоор болоог тоосоо моос шууд шидсэн. Тэгээ нэг цогцыг харгалзсан. Уудалгүй байж байгаа цагдаа нар шалгаад цогцыг олж мэдсэн. Цогцсон нилээн хүн танихын аргагүй болцсон. Аав ээж нь цогцыг хараад бүр нилээн өвөлдөөс яг энэ үед нь сэтгүүлч ирээл та яг одоо юу мэдэрч байна? Та охиноо шоунд оролцуулснараа энэ таныг зөв гэж бодогдуулж байна уу? Энэ үед аав нь одоо тэр сэтгүүлчд юу гэж хариулах вэ? Яг энэ үед нь Брайан нь болохоор хэрэгээ хүлээсэн. Би 20 настай. Би Рудиг яасан. Ийм болсон. Ингээд бүх шалтгаануудаа хэлсэн. Яг ингээд баримтчилж явцад нь Рудигийн аав нь яг л Брайаны хажууд байсан. Яг энэ үед нь ганцхан боломж олцсон. Германаас чулуу аваа шууд шидсэн. Гэхдээ цагдаагийн офицер маань Брайаныг татаад чулуунд онуулаагүй. Брайан гэхдээ шүүхтэр нэгэн зүйлийг ярьсан. Энэ гэмт хэрэг маань энэ шоунаас л болсон гэж шоу хүртэл буруутгсан өмгөөлөгч аваад та тэгээ Рудиг аав ч гэсэн гомдол гаргасан чулуу шийдсэн гэдэг утгаараа Перугийн хуулиараа хүн амны хэрэг хийсэн бол хамгийн дээд ял нь 34 жил авд юм лээ. Брайан 34 жилийн ял авсан. За энэ бичлэгийг сонсон танд маш их баярлалаа. Та энэ талаар юу гэж бодож байна? Комент хэсэгт бодлоо хуваалцаарай. Баярлалаа.